За сайн байцгаана уу. Бичлэг үзэх хүчээ мэндийг хүргэе. За өнөөдөр очроор огтлогч судрынхаа 14 дугаар зүйлээс эхлэж байна. За судраа эхэлцгээе. Бас нэгэн ноён хүүгээ ном сурахын тулд нэгэн бярман багшид нэгэн зарц хүүтэй хамт илгээв. Ноёны хүү ном ис сурав. Зарц нь эрдэм зураад тэгш сайхан болсонд багш нь ном сурах ёстой ноёны хүү ис сурч зарц эрдэм суусан нь надад гин болно. Альва ноён баян хүн бусдын үнэн худал хөндлөнгийн үгэнд өргөгдөж өөрийн зан явдлыг мэдэх ухаангүй бас үл мэдэх чадах үлэнд сайрахгүй буй. Тийм улсын зөв бурууд үл хэлэлцэж зүтгэн бүү булаалд өөрийн бие ба гэргийн хүүхэд хийгээд сэтгэл зохилзогчдын зөв бурууг ялгаж мэдэхгүй. Тийм улсын нэг нь манай ноён тул хүүгийнхаа бурууг мэдэхгүй намайг хорлох болно гэж бодоод нэгэн мэргэн ламд очиж өчвөөс лам зарлаг болруу. Бярман чи сэтгэлээ бүү зовоотгой. Тэр шавьда очроор огтлогчийг уншвал их сайн гэв. Судрыг шөтүүлж уншуулсанд ухаан нь саруул болж ном сураад зарцыг эсгүүцв. Багш нь ийм бодов. Зарцын ухаан их тул ноёны хүү эсгүүцв. Үүнд ноён хорсож намайг хорлох болмой. Энэ зарцыг ноёд тушмад үл хэрэглэх нэгэн арга хийсүгэ хэмээн бодоод нэгэн залуу гоо царайтай шивгчин эмийг үнэлэн авчирч тэр хүүгийн үйл явдалд туслуулав. Тэр хоёр амраг болсныг хамаг улс мэдсний хойно нэгэн цагт олон улс хуримлах үед тэр бярман багш очвоос тэр хуриманд хизээд үг зарах өдөөгч нэгэн хүн ирсэн байв. Багш согтсон дүр үзүүлж тэр хүнд нөхөр чи бусдын хоргийг мэдэхтэй мэргэн боловч зарим хүний гмийг үл үзэж сохор байхаж үнэнийг сонсвол нөхөргүй ганц хүн буюу чи төдийлөн сайн хүн бус буйзай хэмээсэн тэр хүн энэ бярман багш намайг доромжлох эс бөгөөс чиний сайн шавьтай заалдаж нэрийг чинь гутай сугай гэж бодоод засгийн газар очиж энэ бярман багшийн шавь нь ноён ба эцэг эхээсээ зөвшөөрөл амлалгүй им авсан нь мунхаг болоо. Ёс журам эвдсэн тул тэр шавийг зөв бурууг ялгаж сойрох. Хэрвээ тэр буруу бол үзэж мэдсэн атлаа шавиа ис зассан багшид гэм буюу аврагч бурхад хоёр таалалгүй айлган захирах ноён хоёр журамгүй. Тэмийн тул багшийн шавь өвнөөс ангид явах төрийн хууль олон ардын заншил эвдсэн хэрэг мөн хэмээн өчөв. Засаг баригчид тэр саналыг хүлээн авч тэр шавийг өөр хүний боол болгов. Шавь тэр хүний адууг өдөр бүр адгуулж байв. Тэр энэ сэтгэрэн би буруу явдлаар хүний боол болов. Энэ ертөнцийн хамаг амьтны нас охор тул хэдийхэн амьд явмай. Тэр буян үйлдгээр шийдэж урд миний багш 10 хар нүгэл 5 завсаргүй өвөл амлашгүй 4 хүнд тэргүүтнийг арилгахыг хүсвэл очроор огтлогчийг унших сайн хэмээн зарлигласныг санаж би хойд мөрийн тул судар бичшвэ хэмээн бодовч биер цаас олдохгүй л бол шороо чулуун дээр бичвэл хүн амьтан гიშгэлэн хилэнц болно. Иймэд окторгуй дээр бичсвэ хэмээн сэтгээд нүд сэтгэлээрээ окторгуйд шугам татаж үзгийн үзүүрт бих шингээв хэмээн санаад их судрын ёсоор бичиж төгсгөөд энэ буйнаар багш бид тэргүүтэн хамаг амьтны төрөл тэргүүлэшгүйгээс хураасан нүгэл гэрлэн царлаж амгалан олох болтугай. Ялангуяа энэ өдрөөс эхлэн ган зуудгүй хүн амьтнаа цаг бус өвхөл зовлонгүй өлзий хутаг оршиж сайн аж төрөх болтугай хэмээн хутаг гуйж залбирахыг хамаг улс сонсож байсв. Тэр ёсоор сайн сайхан болсонд хаан түшмэд түүний эрдмийг мэдэж тэргүүн түшмэл болгов. Тэр улсад тэр урт насалж төрөл эгвэтгээд Сухавадын орноо төрсөн 14 дугаар зүйл болоо. Бас нэгэн гэрийн эзэн судрын тус эрдмийг тайлбартай нь бичээд аглаг герт залснаа өөрийн герт залах цагт 7 настай охин нь эцгийн дагаж хамт яв. Эцэг нь судраа залаад гертээ хүрэх зуур гараан амрааж охиндоо төр бариулсныг охин нь гартаа аваад энэ сэтгэрүүн дээдийн намыг өргөн хөндөлбөл сайн болдог. Бузар газар залж талбаас муу болдог
химээлцгийг сонссон болов. Идүүгээ энэ гартаа залж явсан тул сайн болох сугай хэмээн санаад толгой дээрээ залж сайн явах болтугай хэмээн хэлж 7 алхам газар яваад эцэгтэй өгөв. Тэр охин урт наслаад 33 тэнгэрийн орноо тэр буйнаар 7 үе төрөөд тэндээс төрөл игүүтэн Сухавуудын орноо амин даваа бурхны дэргэд Линхуа цэцэгнээс төрж Бодисадын гутгийг олсон 15 дугаар зүйл болоо. Бас чилүү хэмээх нэгэн ард аргадын ёсноос ангижирсан мэт навтас, хөдөс, ширдэг, давхан мэтийг өмссөн тэр газрын гөрөөчин загасчнаас мах гуйж идэх тэргүүтэн нь солиорсон мэт өнгө бие нь буртаг бөгөөтөл очроор огтлогч судрыг үргэлжид уншигч байв. Тэр газрын улас чилүү тооны явдал тийм хэмээн шоолон ярьдаг амай. Тэр тооныг төрөл игүүтгэс 5 жилийн урд газар дэлхийн урдаа сайхан дэлгэрч амгалан аж төрж байв. Ялангуяа тэнгэр анарын сайхан өнөр унартан салхи даган анхилснаар амтэн хүний хорт хэрүүл ховдог хомхой сэтгэл цөм арилв. 5 жилийн эцэс хаврын дунд сар шинийн нэгний өдөр өглөө эрт окторгуйд 5 өнгийн солонго татаад сайхан өнөр ханхилв. Үүнийг үтсэн бүгд сайнны бэлэг амай сайн үйл болно хэмээн байв. Чилүү тойн тэр шүн нирван болсон амай. Тэнгэр нар түүний хөөргийг дахихыг бүгдээр үзээд судрын тус эрдмийг мэдэж ядан болгон шүтсэн 16 дугаар зүйл болоо. Бас нэгэн баян сарт бах гэрийн эзэн байв. Тэр хөөгүй эрх дураараа өссөн ганц амраг охинтой байв. Эцэг их хоёр нь өвхөж тэр улсын журам ёсоор хөөгийн хүн нас нөхцвөөс хамаг ямыг хааны санд хураан авч охинд өчүүхэн зүйл орхисон нь тэр даруй дуусч нэгэн гэрийн түлээ түүдэг зарч болж хээр явтал нэгэн судрын тасархай салхинд хийсч явахыг олоод ин бодов. Ай хөөрхий, энэ ертөнцийн аливаа юм итгэл үгийн сэтгэж гүйцэшгүй мөнх бус ажгуу. Дээдийн ном хэмээн өргөн хөндлөгдөж дахигдсанаас энэ ном ба баян сартвахын ганц охин хэмээн эрх дураараа явснаас би энэ олон улсад бидэн хоёрын адил ганцаар ядарсан нь үгүй буй зай хэмээн уйлж суутал нэгэн тоон ирээд охин чи юунд уйлав гэвэл охин учраа бүрний хэлв. Тойн нэгүсэж тэр судрын тасархайг авч адис аваад энэ ном учраар огтлогчийн 2 шүлэг байна. Үүний тус эрдэм цаглашгүй. Түүнээс тустай юм чамд үгүй. Ядан болгон унш. Сүсэг бишрлээ хичээ. Энэ номыг гэрийн хүмүүс үзүүж болохгүй гэв. Тэд бас эцэг эхийн адил хөрөнгөө орхиод өгмэй. Тэд чамайг доромжлохоос өөрийг мэдэхгүй. Чи гутарч болохгүй гэв. Охин хойно нэгэн осолдож номоо тэр айлын гэргээд үзүүлсэн тул эр им 2 үлзий бус болно гэж бузар нүгэлт охин чи миний гэргийн хүүхдэд гай зэтгэр хийх гэсэн буй хэмээн зодсонд охин уйлан байж бодов. Энэ 2 миний номноос ийм их сэжиглэх тул идүүгээ эндээс яв сугай хэмээн өдөр шөнөгүй уншин явсаар нэгэн баян эртээ сув. Өр хөвгүнтэй тэгс жаргаад насны эцэст эрэлгийнд очвас эрлэг номон хаан эм чи юу хийсэн буй хэмээвэл бибээр очроор огтлогчийг ядан болгон уншснаас өөр буян хэлэн зүгий гэв. Эрлэг хаан судрын 2 шүлэг уншсан, бусдад өглөг өгсөн, бусдыг жаргаасан тул хилэнцэн арилж гэв. Тэр 33 оронд төрөөд тэндээс бодгуутаг зорьсон 17 дугаар зүйл болоо. Бас ямагт амтныг хорлогч нүгэлт нэгэн гөрөөчөн байв. Түүнийг гэргий очроор огтлогчийг уншигч байв. Эрн чи намаа устдаг ан өрөөнд гай болно гэв. Гэргийн чи нүгэлт хүмүүй зай. Үүнийг даган байсвал сайн юмсан. Чи бид хоёр хизээж өгч магадгүй биш үү гэвэл нөхөр нь надад хурц сайн зэвсэг, хурдан сайн морь. Нохой байсан цагт би айх зөөлгүй. Чиний олон үг надад хэрэггүй гэв.
Урмын дуугаар ирэгч буг гөрөөс эмийн үгэнд орогч эр хоёр даанч тэнэг гэж чи хэлв. Тэгвэл хаад ноёдын хайранд итгэж ихэмслэгч хүн, үл үзэгдэгч өвлийн үрийг үнэмшдэггүй хүн энэ хоёр даанч мухаг гэд гэргийн энэ шүтэнээс минь хахацуулах нь. Нууж шүтмэ гэж бодоод өөрийн өмд гутал оймос агуулдаг хөлийн тэнд байх нэгэн эсгий саванд судрыг нууж ийн залбирв. Зовлон бүгдийг арилгагч агуй очроор огтлогч судар минь ээ. Би болон хамаг амьтны тусын тулд энэ болтол шүтсвэ хэмээн чин сансан билээ. Идүүгээ дорд муу төрөлт эм би номгүй маш догшин эрийн эрхэнд орсон бөгөөд авраг шүтэн чамаас салах үед хүрв. Чамайг бузар муу орноо залгах гэсэн биш билээ. Би өн удаан шүтэх тул дорд муу орноо залав. Чибээр бузар үл болохын тулд намайг нэгүүлсэж хөлцөн сойрох гэж залбирэн мөргөөд хүнээс нууж өн удаан уншин шүтв. Хойно нэгэн цагт гөрөөчин нөхөр нь хүнд өвчин хүртэж өгөхгүй дойр болсон тул гэргийн ийн сэтгэрүүн миний энэ ир муу хилэнцээс бус буйны зүйл нэгээхэн ч үлдсэнгүй амай. Энэ хүн агшин зур төдийл залбирвал сайнсан хэмээн бодоод эрийнхээ хуйг дуулах зэр зэвсэг морь нохой бах мөн хамт явсан гөрөө чамраг нөхдийг нь илэрхий бэлтгээд гэрийн эзэн минь ээ, чиний үлийн үр үхлийн эзэн луга тэмцхийн цаг чинь одоо буй зай. Чиний юунаас ч үл айх буй гэдэг хэрэгслүүдийг чинь бэлтгэж ирүүлөө гэсэнд би иймийг эс мэдэж чиний үгийг эс хэрэгсэв. Би үг хэлж хөдлөх чадалгүй болов. Өнөөх ном гэдэг чинь би юу? Гэсэнд гэргийн судрыг залж гаргаад ил бариад өгөлөө. Гэрийн эзэн минь ээ. Энэ номноос юуг санаж утга гуйвал тэр ёсоор бүтэн. Эмийн тулд чамд энэ олон юм хэрэггүй болж чи гагцхүү 3 муу заяаны зовлон үл үзхийн гутгийг хүсч залбир. Гэсэнд эр судрыг авч толгой дээрээ тавьж адис аваад ил гөрөөсийн арьс нэг бас өчүүхэн суртай авч өгөө. Өөгээр энэ номонд дээл бүс хийж өг гэв. Тэр даруй гөрөөчин төрөл игүүтээд ирлэгийн орноо очвол шууд завсаргүй тамд илгээв. Тэр хүнийг очсноос хойш тэр тамийн амтан цөв гөрөөсний арьсан дэвсгэртээ суран оосортой болоод тамийн зовлон эдлэхгүй болсонд сахиулууд өгүүлрүүн. Амтны нүгэл хилэн царилж тонилох нь буй боловч энэ мэт болохыг эс мэдлээ. Энэ нүгэлд гөрөөчийг ирснээс хойш ийм болохыг үзвэл энэ хүн нэгэн сайн үйл хийжээ гэд Номон хаанд өчвөөс тэр гөрөөч Номон хааны зарлагын хариуг сонсож чадалгүй үхэтхийн өнөв. Эрэлгүүд бичих толино үзээд энэ хүн очроор огтлогч сударт гөрөөсний арьсаар дээл хийж өчүүхэн сураар бүс хийж өгсөн байна. Иймэд муу заяаны зовлон үл үзэх утгыг олсон байна хэмээсэнд эрлэг хаан зарлаг болрун энэ сударт эрдэн ба эдмал аль байгаагаа сэтгэл харамгүй өргвөл түүний буйны цогт хязгааргүй төрүүлэх болоо хэмээн номлосон тул энэ хүний хилэнц балархан зөв. Иймэд чи ертөнцид баян хүн болж төрж буян үйлд хэмээн зарлаг босонд тэр ёсоор болсон 18 дугаар зүйл болоо. Бас нэгэн их хааны албат баян душмал байжээ. Тэр ганц хүүтэй байв. Хүү ихээхэн дураараа явдаг атал нэгэн удаа галзуу нохой зуусанд эцэг их ураг садан айнж очив. Тэндээс хол газар сайн отож буй ажгүй. Эцэг нь тэр отчиж очиж хүүгээ үл галзуурах аргыг гуйваас тэр отож аль сарын хэдний өдөр ямар зүстэй нохой зөв гэж асуувал душмал өчрийг бүрний хэлв отож өгөөлрүүн. Түшмлээ. Чи намайг бүү зал нохой сарын нохой өдөр улаан хушуутай цагаан ба шар нохой зуусан галзуугийн хорыг арилгахад бэрх хэмээн номлосон буй. Тиймээс би үл чадмуу гэсэн түшмэл маш гутарч газар усны эзэн дахсаар буцаж явтал замаар үүргэн дээрээ нэг судар залсан өвгөн явах зуураа явах лугай учирч түшмэл өгөөлрүүн.
Аль гарш гмийн шалтгаан бүрдсэн галзуу нохой зуусан хорийг арилгахын арга тусыг мэдсэн сонссон бол харамгүй хэлнэ үү гэсэнд өвгөн өгүүлрүүн. Ноён минь ээ, зовлон арилгахыг хүсвэл бэлгийн чанд хязгаар хүрсэн очроор огтлох судрыг шүтэж хутга гуйвал түүнд үл чадах үйл нэгээх нь ч бээр үгүй билээ. Тэр ном магад чадна гэсэн түшмэл тийм гуйсан бүхнийг өгдөг юм бол чи үүрэг үрж хол газар гэсэж гуйрамчлан явж зовсны хэрэг юу байна гэсэнд өвгөн өгүүлрүүн. Жишээлбэл хужиртай газар тариа тариул үл гарах мэт. Төрөл тэргүүлэшгүйгээс идүүгээ хүртэл үйлдсэн нүгэл хэлэнц үл арилбал хідүүбээр хутга хишиг гуйвч буйны хутга үл оршмөө. Нүгэл хэлэнцийг арилгавал хутга гуйсан гуйгаагүй өөрөө ирэх билээ. Тиймийн тул нүгэл хэлэнцээ арилгахын тулд намжлан залбирч үхэл хизээ ирэхийг хүлээж авмөө. ертөнцийн өчүүхэн үлийг аштын сайн үлээр арилгаж болох уу гэсэн түшмэл өгүүлрүүн. Нүгэл ис арлаад үлзий хутга ис оршвол тэр галзуун нохой зуусан хүний үйл ис арилах уу гэвэл өвгөн хэлв. Ноён чи дээд ном мэдэхгүй ертөнцөд итгэж ихэмсэглэн явсан чинь энэ ба хойдын газар нутгийг мэдэхгүй согтуу хүн мэт буюу чи. Тэр явдлаа төр зуур зогсоогоод миний үгийг сонс. 81 муу яр 360 зэтгэр 8 бэрх халдвар тэргүүтэн үндэсний их үйл бус билээ. Тиймийн тул өгүүлсэн юм би. Ялангуяа энэ судар альва муу үлийн үгийг арилгах бөгөөд үүнийг итгэж шүтвэл хаанч очисон амгалан болно. Ноёноо залчаа димүү балаа үг хэлсэнгүй билээ. Чиний асуусны хариу хүчв. Чиний явдалд саад болчихгүй хэмээгээд явах гэхэд түшмэл өгүүлрүүн. Өвгнөө би чамайг сонжсон биш. Уурхаа юугаа иснээвэл зойроо үл авмай. Тэрчлэн ис мэдсэн хутгийг ис асуувал үл мэдхийн тул одоо тэр хор олсон хүү миний хүү билээ. Чамайг та манай гэрт очиж хүүг минь ангаах арга байна уу? Зам гажуудах бол би ачлие гэв өвгөн хэлв. Хааны санд агуулсан 50 лан алт. Адгийн танхай хулгайчийн гэрт атгсан 50 лан алт. Энэ хоёрын альнийх нь үн сайн бөө гэвэл түшмэл. Тэр хоёрын үн адил билээ. Чи намайг ном мэдэхгүй гэж сорж байна уу гэвэл өвгөн түшмлийн гэрт очиж учроор огтлогчийг уншиж хүүг адистлав. Тэр хүү галзуурсангүй идсэн 19 дугаар зүйл болоо.